За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгдрээ training буюу одоо сургалт хийх. За энэ сургалт хийх gradient буулгалтын арга гэж үүдэг. За энэ чухал аргын тухай үзье. Ер нь одоо машин яаж сургалт хийдэг тухай. За агуулгын хувьд өмнөх хичээлийн тухай, за мөн нэр томьёоны тухай, за ингээд энгийнээр ер нь энэ аргыг хэрхэн тайлбарладаг тухай. За ер нь энэ gradient буулгалтын арга буюу gradient тооцооллын арга гэж одоо яг ямар юм байдгүй. За мөн сургалтын хурд гэж ийм ойлголт байж байгаа. Энэтэй холбоотой. За эдгээрийн тухай үзье өнөөдрийн хичээлээ. За өмнөх хичээлээр бол одоо хэдүүлээ удирдуулсан сургалт. За эдгээрийн ер нь бол одоо хэдүүлээ удирдуулсан сургалт дотор л яваад байна. За энэ дээр бол одоо машин сургалтын 3 дугаар алхмын тухай үзээд байна. За өмнөх бол одоо алдааны функцийн тухай үзсэн. За энэ дээр бол одоо ерөнхийдөө 2 төрлийн алдааны функц байдаг гэж. За нэг нь бол одоо регрессийн алдааны функц. За нөгөөх нь бол одоо английн алдааны функцүүд гэж. За энэ дотор бол одоо дундаж квадратын алдаа, за абсолют алдаа, за мөн кросс энтропи, за SVM loss гэвчлэн эдгээр ийм одоо хамгийн чухал функцүүдийн тухай үзсэн байж байгаа. За өнөөдөр бол одоо энэ тренинг буюу ер нь машиныг одоо хэрхэн сургадаг тухай ийм чухал хичээл. За бид нар бол өвдөл гэдэг юм байгаад, за загвараа тодорхойлоод, за ингээд сургах алгоритмтэй алдааны функцтэй байх юм бол машинаа одоо суугаж чадах ийм хэмжээнд хүрэх ёстой. За тийм учраас бол одоо энэ маш чухал хэсэг байна. За ер нь сургалт хийнэ гэдэг бол математик тооцоолол байдаг. За энийг бол одоо calculus гэж англиар хэлээд байдаг. За энэ монголоор бол одоо математик тооцоолол гэж орчуулагдж байгаа. За машин сургана гэдэг бол үндсэндээ одоо математик тооцоолол ашиглаад хамгийн бага алдаатайгаар параметруудыг олох явдал гэж. Ингэж одоо хэлж болно энд. За өмнө одоо явсаар хагаад одоо энэ ирээд бол одоо бид нэр ингэж дүүж болох нь, хэлж болох нь. За одоо параметрууд гэж ямар юм хэлээд байна вэ гэж асуулт гарч ирэх бах. За жишээ нь бол одоо шугамын регрессийн хувьд бол шулууны байгуулахад бол одоо энэ жишээний нэг хэсэг дээр одоо энэ A, B гэдэг хоёр параметрыг л олчиход бид нар бол шулууны дэгшгэлтэй шулууныг байгуулцдаг. За тухайлбал энэ дээр одоо параметрууд гэж A, B-гээ хэлээд байна. За бид нар бол нэг шугамын регресс байгуулж л одоо үзэх гээд ингэж яваад байгаа. За яагаад гэвэл одоо энэ бол хамгийн хялбархан тохиолдол. За энийг ойлгочих юм бол машин сургалт гэдэг үнэн үндсэн ойлголтыг олж авах учраас одоо сурж байгаа хүнд бол хамгийн үр дүнтэй ийм арга байна. Энэ шугамын регрессийг машины орчин үеийн одоо сургалтаар сургаад авч чадах нь бол за гүн сургалт гэж бол одоо бид нэр бас үзэх ёстой ийм хэсэг байна. За энэ дээр бол одоо энэ G гэж ойлголт байдаг. WIG гэж. За мөн одоо bias гэж ийм бас ойлголт орж ирдэг. За эдгээрийг бол жишээ нь одоо бид нар параметрууд гэж хэлж байгаа юм. За параметруудын жишээний тухайд бол ийм байна. Дараагийн хичээлээр бол одоо энэ бүх зүйл кодчилж өрөөд за одоо яг лаборатори дээр юмуд хийгээд явахд бол товч тодорхой болох хэрэгтэй. За тодорхойлолтын хувьд бол ийм байна. За нэр томьёоны хувьд training гэдэг бол одоо сургалт гэх асуудалтай. За training center гэж одоо English training center гэж хасаагүй байж байгаа. За энэ одоо английн сургалтын төв асуудалтай. За тэр тренинг бол одоо сургалт гэдэг утгаараа л одоо энд явж байгаа юм. За машин тренинг гэх юм бол одоо машиныг сургах гэж байна гэж ойлгох нь. За gradient гэдэг бол gradient-аараа явна. За descent гэж ийм үг орж ирж байгаа. За энийг бол одоо бууралт, шилжилт гэж ингэж орчуулна. За энэ бол одоо үргэлжилсэн байдлаар одоо шилжиж явж байгаа. Эсвэл үргэлжилсэн байдлаар буурж явж байгаа гэсэн ийм утга байгаа. Яг цаана бол за gradient descent гэдэг нь хамтдаа бол одоо gradient бууралтын арга л гэж монголоор хэлчихэд болоод байгаа. За математик тооцоолол ер нь бол хийж ингэж одоо
бид нар машинаас ургаж байна. За энийг бол эхлээд бол инженеэр мөн тайлбарлаж болдог. За нэг яаж инженеэр тайлбарладаг вэхээр за бид нар бол нэг уулын өндөр дээр очиод за тэгээ харахгүй болчихор гарч идэнтэй. Сайн мэдэхгүй газар ингээд уулын уруу руу буугаад явж байгаа. За зорилго бол ерөөсөө л одоо уулын хамгийн нам дор газар очих хэрэгтэй гэсэн ийм зорилготой. За ингэж явхад бол одоо бид нар зүгээр жижиг алхамтууд хийгээд за хамгийн явж болох хэсгээр юм бол одоо явсаар за одоо тэгэл зорилгодоо хүрнэ гэсэн. За биднэрт бол алхмал байгаа юм нь бол гүгээд явсан ч гэсэн яг үнэндээ бол алхамтууд хийгээл явж байгаа гэсэн утгатай. За энэ тохиолдолд ямар юм болдгоо хөх тэнцэр үндсэндээ бид нар бол энэ гэрэл тусгууц одоо гарч идэн тусгууц энэ локал уу одоо ойр очно харсаар одоо алхмаар л одоо доошгоо нам руу дүүхнэ гэсэн. За энийг бол одоо градиент бууралтын математик хөлбөр энгийн хөлбөр гэж одоо хэлж болно. За тэгэхээр градиент гэж бол одоо жишээ нь англи хэлтэй газруудаар энэ явж байхад бол уулын ингээд налууг 30%-тэй 40%-тэй за тийм хэмжээний налуутай гэдэг яг градиент гэдэг доор нь тоог тавьсан байж идэг. Тэгэхээр нэг талаас нь бол одоо юм налуу гэсэн утгатай. Ийм утгыг бас илтгэдэг байна. За энд бол энэ нөхрөө бол одоо энэ төвч нөхрөө бол үндсэндээ налуу дамжиж явсаар байгаа л одоо хамгийн минимум зэг дээр хүрэх гээд байна. За математик тооцооллын хувьд бол одоо энэ яадаг хөхтэн зэрэг за ингээд бол нэг алдааны функц байж яхан тухайд бол одоо энд бол энэ парабол гэж бид нэг дунд сургуульд үздэг. За энэ нэг парабол байна. За энэний одоо энэ хамгийн минимум зэг дээр л одоо хэдүүлээ очих гээд байх нь. Яагаад минимум зэг дээр очих гээд байгаа хөхтэн зэрэг за энэ минимум зэг дээр л одоо бидний алдаа хамгийн бага гэж ингэж үзэж байгаа хэрэг байна. За энэ дээр одоо олон хэмжээтэй тохиолдолд бол яадаг хөхтэн зэрэг юм цогц буюу гадаргуу энэ олон хэмжээст гадаргуу гарч ирээд за тэгээд одоо тэр хэмжээсүүд бол ихсэн. За ингээл бас яг адилхан. За бид нар бол одоо уруу хэмжээст тохиолдол бол одоо энэ уул нуруу гэж төсөөж болох юм. Ингээл одоо хаана одоо хамгийн намд орцыг global minima гэж ярьдаг. За одоо тэр цэг байх нь тэн дээр очдог байх нь очих гэж л одоо хамгийн гол зорилго таваар тооцооллыг хийдэг байх нь. За энийг одоо компьютерийн шинжилгээ ухаанд бол градиент бууралтын арга гэдэг. За ингээд хялбархан тооцооллын алгоритм байдаг байх нь. За энэ бол одоо бидний нэг параметр байгаа гэж ойлгоно. За одоо тухайлбал AB гэдэг параметрыг бид нэр WI гэдэг параметрыг тэмдэглэсэн гэдэг үзье. За ингэх юм бол өмнө байсан параметрээс за тухайн одоо алдааны функц за энэ L бол одоо алдааны функц байна гэсэн. Тэр нэг loss гэдэг юмынхаа L-ийг нь авчаад байх нь. За тэрний дифференциалыг энэ параметрээр аваад за энд нэг альфа гэж бас давхар параметр орж ирээд байна. За энэ бол одоо сургалтын хурд гэж юм байна. За энэгээр үржүүлээд за тэгээд тэр өмнө байсан параметрийн утгаас хасаад тухайн параметртэй өгчих юм. За энийг л одоо градиент бууралтын арга гэж яриад байгаа. За энэ дээр цаад энгийн утга бол саяны тэр уулын уруудаа дахиж байгаа нь хүртэл одоо адилхан байх нь. За альфаг бол одоо learning rate буюу за монголоор бол одоо сургалтын хурд гэж ингэж орчуулж болоод байгаа. Яагаад гэвэл одоо энэ альфа хэрэг их байх юм бол машин бол хурдан сурна. Тэгтээ бол local тэр global minima гэдэг юм дээр давж дахиж гарчих гээд байдаг.
За хэрвээ альба жижиг байх юм бол их удаан сурна. Тэгтээ бол одоо яаж игээд тэр яг global minima гэдэг юм дээр нь бол очино. За тэгтээ бол их одоо машин удаан процессинг хийх хэрэгтэй хүн суух гэж ийм одоо байна. За энэ альбаг бол бод амьдралд бол одоо энэ тэг 10,000-ны 1 ч гэдэг юм ийм баг утгаар ихэнхдээ авч хэрэгэлдэг. За хэдүүлээ энийг бол яг одоо лаборатори дээр хэрэгжүүлээд кочлоод ирэхээр бол юмны утга учир бол харагдах ёстой. За тэгэхээр энд ч гэсэн одоо нэлээ юмуд харагдж байгаа болов уу гэж бодож байна. За энэ альба гэдэг бол одоо хэр хурдан доошогоо бидний хүрэх гээд байгаа цэг рүү очих вэ гэдэг л энэ хурд байх нь үндсэндээ. За тэгээд энэ утгаар нь бол одоо энэ learning rate гэдэг юм бол Монголоор сургалтын хурд гэж ингэж орчуулад байна. За тухайлбал одоо бид нэр математик тооцооллыг бол одоо яаж хийх вэ гэж ийм тооцооллын хэсэг байна. За жишээ нь одоо тэр L буюу loss одоо алдааныхаа функцийг бол минимум MSE буюу одоо дундаж квадратын алдааны функцээр авчий. За ингүүл одоо ингээд энэ шугам регрессийн жишээ одоо яаж бид нэр энэ gradient descent буюу gradient бууралтай арга тооцох гэхээр за энэ бол одоо нэг жижигхэн математик тооцоолол хийнэ гэсэн үг. За алдааны функц бол энэ. За алдааны функц дээр одоо y малгайтай гэж энэ хэсэг маалхтан зэрэг энэ математик функц нөгөгдсөн байгаа учраас тийшээ орлуулчихна ингээд. За ингээд орлуулсныхаа дараа бол одоо бид нөгөө юу ёсоор бол gradient буулгалтын томьёо ёсоор бол за энд байна. За энэ ёсоор бол тухайн параметрээр уламжлал аваад за тэгээд тэр параметрээс хасчих хэвээр. За ингээд тооцох юм бол ямар юм болж байгаа хэвтэн зэрэг. За энийг бол та бүхэн давхар бас гэртээ хийгээд үзээрэй. За ингэх юм бол одоо жишээ нь бидний одоо А гэдэг параметр маань бол иймтэй тэнцүү. За B гэдэг нь болохтой зэрэг за энд бол одоо A B-ийн бол W1 W0-оор авсан байна. За энэ бол одоо нэг ийм уламжлал авсны дараа бол утгатай гарч ирэх юм. За дараа яагаад энэ тооцооллыг хийгээд байгаа хүмүүс зэрэг хэдүүлээ одоо коучилж шууд одоо бараг амжилах гэдэг ингэж хийгээд байх нь. За энийг бол лаборатори дээр коучилж үзэх ёстой. За энэ бол одоо хамгийн гол санаа бол одоо уламжлал авах. За тэгээд нөгөө нэг gradient бууралтай арга гэдэг энэ томьёогоороо руугаа оруулах нэг ийм л одоо энгийн хэсэг байх нь. За машин сурахад бол одоо орчин үед хамгийн хэрэгжилж байгаа арга бол үндсэндээ энэ gradient бууралтай арга л гэж. Gradient-ийн арга л гэж ийм л одоо арга байна. За энэ нь одоо яагаад гэвэл зэрэг үндсэндээ уламжлал аваад за ингээд тодорхой утгыг хасаад хорогдуулаад явдаг ийм үндсэн арга байна. За энэ дээр орчин үеийн бас арай сайжруулсан одоо Адам гэх мэтлэн ийм аргууд байдаг. За энийг бол одоо тэр гүн сургалтын хэсэг дээр ч юм уу нэмж үзнэ. За эхний ээлжинд бол одоо энэ gradient бууралтай аргатай багт бол хэдүүлээ их ойр зүрийнхаа одоо энэ машин сургалтын бодлогуудаа бол сургаад бодчих хэмжээний болж байна. За ингээд дараагийн хичээлээр удахгүй уулзъя. За